За сайн бацхан уу. Өнгөрсөн 1 сарын хугацаанд миний YouTube хаягн дээр ирсэн комментуудыг уншаад хариулт өгье. За хамгийн ихний коммент: "Шинийн 2-ны сар хэдэн цагт гарах вэ?" гинэ. За энэ надаас дорны 6-тай холбогдолтой асуулт асуусан байна. Тэгэхээр би бол дорны 6-ыг сайн мэдэхгүй. Өрний 6-ыг бол мэднэ. За тэгэхээр шинийн 2-ны сар гэхээр би яг өрний 6-тай холбож тайлбарлах гэж үзье. Өрний 6 гэдэг маань одоо барууны 6 тийм ээ. Миний одоо тайлбарладаг ярьдаг астролог маань өрний 6. За тэгэхээр тэрнтэй холбож ойлгох юм бол шин сар гараад тийм ээ. Шин сар гарсан эхний өдөр маань шинийн 1. Тэнгүүтээ дараачийн өдөр нь шинийн 2 байх гэдэг. За тэгэхээр би энэхүү 2 сард маань хэдний өдөр шин сар гарахаар байна харъя. Тэгэхээр тэрнийх нь маргааш шинийн 2 болж тарах гэдэг шүү дээ тийм ээ. За 2 сарын 17-ны өдөр шин сар гарах юм байна. 2 сарын 17-ны оройн 8 цаг 3 минут. За Улаанбаатарын цагаар 8 цагт яг 8 цагт гарах юм байна шин сар маань. Тэгэхээр Улаанбаатарын цагаар 8 цагт гарж ийн. Тэгэхээр маргааш нь буюу 2 сарын 18-ны 8 цагаас эхлээд шинийн 2 болчихно гэсэн үг. За би бол барууны астрологтой холбож одоо шинийн 2-ыг оллоо. Тэгэхээр 2 сарын 18-ны 20 цагт шинийн 2 болно гэсэн үг байна шүү дээ тийм ээ. За энийг бас нөгөө дорны 6 буюу одоо нөгөө хятадын, солонгосын нөгөө сарны 6 уншдаг хүмүүс бас тусдаа нөгөө тэр биш ухаа энэ төр гэдэг шүү дээ тийм. Тэд нэр бас тусад нь гаргаж өгөх байхаа гэж бодож байна. За баярлалаа гэсэн байна. Сонирхсан асуултаа хаана бичиж хариулт авах вэ гинэ. Тухайн бичлэгнийхээ доор нь бичээл үлдээчихэд би ингээд хариулах боломжтой. За. Баярлалаа. Охины орд цалин нэмэгдсэн. Энэ сар сайхан эхэлж байна. За 1-р сар маань охины ордны мандалттай хүмүүсийн хувьд их тийм ээлтэй энерги давмгай байсан. За баярлалаа. Загсны орд. Өөрийнхөө ордыг сонсоход илүү амар болгож өгсөн байна гэсэн байна. За энэ дээр хувийн уншлага хийх хүсэлтэй байна гэсэн байна. За тэгэхээр миний Facebook хаяг Астролан улаач гээд хаяг байгаа. Тэрүүгээр ороод ирж болно. За энд нэг коммент. Яаж нар сарны мандалт ордоо мэдэх вэ гэсэн байна. За тэр нөө Astrosec гэх сайт байгаа тийм ээ. За эсвэл бол astrosec.com гэх сайт байгаа. Тийшээ ороод та багахан англи хэлтэй бол тэрүүгээр natal chart-а гаргуулах нэг хэсэг ба тэрүүгээр ороод төрсөн он сар өдөр цаг минут төрсөн байршлаа хийгээд нар сар мандалт ор гард ирнэ. За хэрвээ англи хэлгүй одоо өөрөө олох боломжгүй юм бол миний нэг бичлэг байх хэвээр өмнө нь оруулж ирсэн. Одоо нар сар мандалт ордоо хэрхэн олох вэ гэд. Миний бичлэгнүүдийг доош нь гүйлгээд үзээрэй. Тэрэн дээр нар сар мандалт ордоо олох арга зааварчилгаатай бичлэг оруулсан байгаа. За энэ дээр бас нэг хүн оруулсан байна. Нар сар мандалт ордоо яаж мэдэх вэ гэсэн байна. Миний бичлэгнүүдийг гүйлгээд үзэх юм бол би 2 удаа бахаа оруулсан санагдчихэв. Мандалт ордоо олох боломжтой тэм заавар имжлэг оруулсан. За Juno-гийн бичлэгэн дээр хизээ яаж ухардаг юм бэ гэсэн байна. Тэгэхээр гаригууд маань одоо ухардаг аа. За нар сар 2-оос бусад бүх гаригууд маань retrograde буюу ухардаг. Тэр нь болохоор гариг болго маань одоо ухардаг, хугацаа нь өөр байдаг. Тэгэхээр яг тэр гариг тизээ одоо тэдний өдөр ухарна гэсэн юмыг нөгөө вебсайт руугаа ороод гүйлгээд харж болдог. Түүнээс шингээд шууд тэр гариг тизээ хурдаг. Одоо тэдний өдөр ухарнаа гэсэн одоо тийм юмыг өөрчилж хэлэх боломжгүй нь ямар тач. Одоо та өөрийнхөө natal chart-ыг гаргаад одоо Juno гэдэг гариг улаан ухралттай байна уу эсвэл улаангүй зүгээр хар өнгөтэй байх юм бол одоо урагшлалтай ямар нэгэн тийм сөрөг нөлөө
арай үзүүлээгүй байна уу гэдгийг бас харж болдог. За тэгэхээр гариг нь улаан өнгөтэй байх юм бол тийм ээ ухарж байна гэсэн үг. Эсвэл R үсэг. За англиар R үсэгтэй юм бол retrograde буюу ухарж байна гэсэн үг. Суур гариг Libra буюу жинлэр ордон дээр байвал яадаг вэ гинэ. Тэгэхээр өөрийнхөө гэртэй байна гэсэн үг, илүү хүчтэй байна, илүү тав тухтай сайхан байна гэсэн. Та гэртэй байхаараа өөрийнхөө ажиллаж чаддаг шиг суур гариг маань ч гэсэн жинлэр ордон дээр их тийм өөрийнхөө байж чаддгаа гэсэн үг. За энэ дээр нарны орд дээр бархас өдтэй бас Chiron ч бас байгаа. Нарны орд маань Арслангийн орд, харин мандалт орд маань хилэнцтэйгээд мандалт орд дээрээ Плутонтой. Сарны орд маань Мэлхийн орд, харин сугар Марс бод маань охины орд байдаг. Дараах асуулт хариулт үеэр миний талаар хэлээд өгөөрэй, баярлалаа. Бас шинэ бичлэг бүрийг маш хүлээж байж үздэг, үнэхээр баярлалаа гинэ. За нарны ордон дээр бархас өдтэй бас Chiron ч байгаа. За нар бархас өд хоёр нь хамт байгаа юм байна тийм ээ. Энэ бол маш сайн байх ёстой. Гэтэл Chiron бас ороод ирнэ. Тэгэхээр таны нар болон бархас өдийг бас гимтээж гин гэсэн үг. За бас хідэн гарац дээр хаана байрлаж байгааг нь харах хэрэгтэй. Тэгэхээр шууд комментээр хараад бас 100% мэдэх боломжгүй. За тэгэхээр дараагийн хэсэг нь уншъя. Нарны орд Арслангийн ордоо гэж байна. Мандалт орд нь хилэнц. За тэгэхээр 10 дугаар хаус дээр нартай байх гэдэг юм тийм ээ. За мандалт дээр Плутонтой гэхээр 1 дугаар хаус дээр Плутогаар ихтэй байна. Сарны орд нь Мэлхийн ордоо гэсэн байна. За тэгэхээр хилэнцийн мандалттай тэр 5 дугаар хаус нь заагаас олчихно. Мэлхийн орд гэх юм бол 9 дугаар хаус олчихно гэсэн үг. Суур Марс бод. За энэ таны талаар хэлэх гэх юм бол бод суур ангарган охины ордон дээр байдаг. Нилээн тийм хичээл зүтгэл сайтай, их тийм тууштай шазруу хүн байна даа л гэж харж байна. За 26 шинэ оны мэндэ гал орд дээр R байвал яах вэ гинэ. Бархасад гариг ретрогрейд байх юм бол бас хүч нь 50% таа гэж ойлгож болно. Уг нь урагшилж байх юм бол илүү хүчтэй байх нь тийм ээ. За загасны нарны ортоо Наталж бархасад 5 дугаар хаус. Энийг бас сайн ингээд уншаад ойлгохдохгүй байна. За амартаар 5 дугаар хаус дээр бархас өдтэй байна тийм ээ. Ухралттай байна гэхээр бархас өд гариг маань ухарж байна гэхээр жоохон залхуу бархас өд болох гээд байна. Хүчгүй тийм ээ. 100% потенциалаа алдаад байна гэсэн үг. Хаус гэдэг нь ямар учиртай бэ гинэ. За тэгэхээр натал чарт, natal чартаа гаргаад ирэхээр хүний одоо амьдралын ерөнхий 12 хэсэг хуваагаад уншичдаг. Тэгээ 1-р хаус гэх юм бол гадаад төрх нүүр царай тийм ээ. 2-р хаус гэх юм бол мөнгө төгрөг. Одоо орлогын их усүрийг удирддаг гэх мэтчлэн 12 хэсэг хуваачдаг. Харилцаа за уншлага хийх хүсэлтэй байна. Хамгийн гой таардаг шүү. Мандалт ордоо мэдэх хүсэлтэй байгаа гэсэн мэн. За тэгэхээр мандалт ордоо мэдэх хүсэлтэй маш олон хүмүүс байна. Тэгэхээр миний бичлэгнүүдийг гүйлгээд үзээрэй. Мандалт ордоо мэдэж авцгаа гэдэг нэг бичлэг байх хэвээр. Тэрэн дээр зааварчилгаа оруулсан. За ингээд доошоо явуулах юм бол миний хариултсан комментүүд багш байна. Баярлалаа бархасад тэдгээр гэрт ямар нөлөө үзүүлдэг вэ? Тэр бархасад гариг маань болохоор маш тийм өгөөчтэй сайхан гариг хэлжсэн тийм ээ. Тэр хаа байгаа газартаа blessing буюу өөрийнхөө хүч чадал, ивэлийг өгж идэг. Тэгэхээр 1-р хаус гэх юм бол одоо ерөнхий амьдралын суурь өгөгдлүүд маш тийм сайхан аз жаргалтай, баяртай, тийм гоё болчдөг. За тэгэхээр энэ сарын асуулт хариултын бичлэгээ хийчлээ. Та бүхэнд одоо мэдгүй байгаа, эргэлцсэн ч юм уу тийм ээ. Тиймэрхүү асуултнууд ах юм бол миний бичлэгний доод хэсэгт үлдээж болно. Би дараа сарынхаа асуулт хариултын бичлэгэн дээр базаад ингээд нэг мөржлөн бичлэг болгоод оруулах болно. За ерөөсөө ам ивлэхгүй байна. Ингээд бичлэгээ дуусгая.
Дараа сарын бичлэгээрээ дахиж уулзъя.